Сайн санаа намайг ган 7 хоногтой хонгоц хийдэг. Одоо би 22 настай. Шууд ярилцлагатаа орох болсон чинь яг 5 хүн маань өөдөөс минь хараад бодсон. Ийшээснийг хараад ийшээснийг харах. Тэр үед жоохон сандарсан. Ангийн дараа байхгүй юу? Тэгэхээр яг нэг голыг бариад нэг жимлүүр шиг ингээ хийх буруу талын бүхэн зүгнэхгүй буруутаа бурууг нь хэлдэг. Зүг бол зүгийг хэлээд өгдөг. Техникли гэхээсээ илүү яг хувь хүн талаасаа за тэгээд хичээлүүдээр ямар хөө хичээл үзсэн тэр хичээлүүдээс яг ямар хөө хичээлүүд нь чамд илүү ойр дотн санагдсан бэ гэдэг ихэд асуултууд асуусан. За тэгээд миний бодлохоор яг нэлээд техникли асуултууд асуух болов гэж одоо бэлдээд хүрээд ирсэн байсан. Тэгээд жаахан өөр асуултууд асуусан. Сан ээжээр ангийнхнаараа хүрхэн махтаад ихэд 16 хүүхэд гэсэн. 16 хүүхдийн 8 нь онцлог дипломтой бүгд амжилттай гэсэн. Хамгийн доотлын хүн асуулт нь гэсэн. Тэгэхээр манай их сайн хүүхэд өсөж байгаа гэж яс найдаж байгаа. За бид хэдий ретро руу хөдөлгөөс өмнө монитор бүртгэл хийгдэж байсан. Тэгээ бүртгэл хийсний дараа өнгөнгийн картны яваасаар бэлгэжсэн. Тухайн үедээ гайхажсэн боловч бас яг ингээд хоёр дахь шатны ярилцлаганда ороод гараад ирсний дараа яагаад өгсөн бэ гэдгийг ойлгосон. Мэдээж багийн ажиллагаа байсан. Тэгээд яг ингээд манай багийн хувьд 5 гишүүнтэй тэгээд лего өрөх даалгавар авсан. Эхлээд бие танихгүй баг зэрэг бие барьж исэн боловч ингээд даалгавраа амжилттай гүйцэтгээд дууссаны дараа би чадлаа ингээд хөөрхөн бие биелэг хараад инээжсэн амар хөөрхөн байсан. Даалгаврын үед гэх юм бол жижигэн лего баг зэрэг өөрчлөлт орсон боловч яг би болоод манай багийн гишүүд ерөөсөө сандралтайгүй. Тэгээд улам даалгавар аягүй тийм амжилттай гүйцэтгсэн. Тэгээд тэнд нь бас аягүй баярлж байгаа багийнхаа гишүүдтэй. Өнөөдөр болохоор шинэ төгсөөс гэдэг мөрийг ажлын бэйсэн дээр ороод ямартай тэнцэн гэдэг хариугаа аваад job offer бол аваад явж байна. Сэтгэлдээ бол өндөр байна. За тэгээд нийт 500 гаруй хүүхдүүдээс 29 өнөөдөр тэнцээд бүгдээрээ мундаг байсан болохоор бас тэнцэнд нь бүгд нь баяр хүргэе гэж хэлмээр байна. За тэгээд ажлын амьдрал хэлсэе. За тэгэхээр шинэ төсөөлж хөтөлбөр маань өөрөө маш олон давуу талуудыг бид хэдэд олгож байгаа. Эхнийх нь хэмээл яг ойлгохоор тентагаас яг тусдаа менторшип хөтөлбөр яг олгож өгдөг юм лээ. За тэгээд коучинг аспектыг юм лээ. Тэгээд яг шинэхэн төгсөж байгаа улсуудаас ямар нэгэн туршлага шаардахгүй гэдэг нь маш том давуу тал гэж би хувьдаа бодож байгаа. Оюутлогын дотоодын тэтгэлэг хөтөлбөрт ангийнхаа 10 хүүхэдтэй нийт ер нь яг аруулаа тэтгэлэг тэнцээд одоо төгсөө хүртэл ерөнхийдөө аруулаа бас тэтгэлэг хөтөлбөртөө хамрагдсаар байгаа төгсөн. Тухайн үед ярилцлага аваад ярилцлагынхаа араас шууд хариугаа хэлж исэн. Тэгээд тухайн үед миний мэднээс нэлбэс гарч ирсэн байхгүй юу. Тэгээ манай ангийнхаа одоо үеэр онгорогийн мэднээс айгүй удаа тэмээний бүлэгтэй ийм удаа мэдээс өгчээсэн ярьжсэн да. Монгол улсын хувьд оюутлогоо гэдэг компани бол маш томоохон байр суурийг эзэлдэг. Тэгээд тухайн оюутлогоо гэдэг компани өөрийнхөө хувь нэмрийг оруулахдаа бол би аягүй тийм сэтгэл ханамжтай бөгөөд яг хийчихэл гэсэн ерөнхийдөө зорилготой байгаа. За тэгээд эцэс үлгэн хэлэхэд оюутлогоо компанидаа баярлалаа.